Өдрийн шоу хөтөлбөр хангард студиэс та бүхэнд үргэлжлэн хүрч байна. Студид нэвтрүүлэгч Инх Монлай зочинтой ярилцахад бэлэн болжээ. За өдрийн мэдрэг үзэгчтэй бид та бүхэнд өнөөдрийн онцлог зочинтой уулзахад бэлэн болсон байна. Өнөөдрийн онцлог зочноор мэрэгжлийн хяналтын ерхий газрын хөдөө аж ахуйн хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын анхлах байцаагч Ган Хөрөг ах мань хүрэлцэн ирээд байна. Танд өдрийн мэдрэг. За баярлалаа. Өдрийн мэдрэг. За таныг үрсэн шалтгаан бол мэдээж ойлгомжтой. Нэг номерт бол одоо өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байсан асуудлыг хамгийн дөрөнд хойлоо сөхөж ярих нь бол гарцаагүй. Энэ налах дүүрэх үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага мал нядалгааны газруудын бохироос үүдэлтэйгээр одоо том асуудал бас нэг хэсэг сая хэд хоног дэгдлээ. Энэ дээр мэрэгжлийн хяналтын газраас байцаагчид очсон байж таарна. Ер нь юунаас болов энэ хувь хүн байв уу? Компаниас болоод ийм алдаа товтогдол гарсан уу? За тэгэхээр иргэд маань энэ асуудлыг бол цол нийгмээр хангалттай үзсэн харсан. Энэ мэдээлэл бол өргөн дэлгэр тарсан гэж ойлгож байгаа. За энэ ямар нэгэн мэдээлэл эренгүүд төлөвлөгөө тусаар юм уу энэ хүн амнаас эрүүд мэнд хүрээлэн буй орчинд ямар төрлийн ийм асуудал ирэхэд мэрэгжлийн хяналтын байгууллага ихний ээлжинд очдог. Мэрэгжлийн хяналтын байгууллага тэнд юуг нь очиж юуг нь аюулгүй болохгүй яаж халдвар хөдлөх гол үйлдвэр нь юу байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. За налахын асуудал сая 28-ны өдрүүд дээр ийм мэдээлэл бол нийгмийн сүлжээгээр тарангууд нь манай налах дүүрэгдэх мэрэгжлийн хяналтын хэлтс гэж байдаг. За нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар холбогдох удирдлагуудтайгаа мэдээлээд ингээд тэнд бол төлөвлөгөө тусаар бол одоо бид чинь тийм үед бол нэг удирдлагын боловсруулаад өгөхгүй шүү дээ. Тэнд газар дээр нь очиж бол үйл ажиллагааг нь бол үзсэн, харсан, хянсан ийм үйл ажиллагаа явагдажээ. Гэтэл тухайн өдөр 28-ны өдөр буюу энэ өдөр бол налахт мал төхөөрөх үйл ажиллагаа явуулдаг уламжлалт аргаар ер нь өдрийг бол уламжлалт юм уу үйлдвэрийн арга гэж одоо ялгаж байгаа юм л да. Гэхдээ энэ нь бол адилхан л мал төхөөрөх боловсруулах үйлдвэр. Ангилалтын боловсруулалт хийж байгаа болохоор энэ үйлдвэрөөс гарч байгаа хог хаягдлыг тухайн дүүрэгт байгаа ус суугийн удирдах газартаа гэрээтэйгээр тэр тусгаалсан цэгт нь өөрснийх нь бол заасан газарт нь хаваачиж зориултын тээврийн хэрэгсээ гэрээт зориултын тээврийн хэрэгслээ тээвэрлэж аваачиж тэр цооногт хийдэг юм байна. За цооногт хийх явцад цооног нь бөгдөрсөн тэрнээс гарсан ус халиад тэр хэсгийн газартаа шуудуу маягаар урсаж орчныг бохирдуулсан ийм байдал бол газар дээр бол илэрсэн. Энийг яг үгээр бид эхлээд хэн тэгж үү хэн ингэж үү гэхээсээ илүүтэйгээр тэргээр гарсан тэр орчныг бохирдлыг арилгах тэр цооногийн одоо бүгдэрлийг арилгуулах ийм арга хэмжээ авахын тулд бол бид мэрэгжлийн хяналтын газар Чандман төрийн өмчт үйлдвэрийн газрын одоо тэр бохир усны цэвэрлэх юугаар усын бүгдэрлийг арилгуулах тэр компаниар дээр нь тэр компани тээврийн хэрэгслээр ариутгын зориулт бүхий тээврийн хэрэгслээр орчны 1500 м квадрат талбайд бол халдваргүйтгэл хийх энэ арга хэмжээг бол өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж дээр нь энэ өдрүүдэд аль төхөөрөх үйлдвэрүүдээс аль мал нядалгааны газруудаас хэдэн тонн ус цус сорвуулж аваач тэр цооногт хийв хэн гэдэг хүн хийв гадуур наваачаад хийчүү яг тэр цооног руугаа хийсэн юм гэдэг энэ асуудлыг бол тухайн дүүрэгт байгаа хууль хүчний байгууллагуудтайгаа хамтраад шалгах энэ ажиллагаанд үргэлжлээд явагдаж байгаа. Гэхдээ тэр өдөр бол хоёр үйлдвэрээс 31 тонн бохир ус сорвуулж бохирын одоо шингэнийг сорвуудаад тэр цооногт хийсэн гэдэг нь бол тогтоогдсон. Гэхдээ тэр цус маань хаанаас хэрв тэр цооногт зөвхөн цус ороход тэр дотор байгаа шингэнтэй хойлолдоод үйлдвэр дотоосоо эрэхтэй мөн ялгаагүй хойлолдоо саарамж энэ ажиллагаа явагдах ёстой. Ер нь энгийн жишгээр бодоод үзэхэд. Гэтэл тэр бол тусаараа байна гэдэг бол бас сэжигтэй бас ийм асуудлууд яригдж байгаа учраас бас зарим үйлдвэрүүд нь зөөвөрлөхөөсөө тээвэрлэхээсээ тэр үн өртгнөөсөө гэдэг юм өөрснийхөө эрх ашигыг бодож, нийгмийн эрх ашигыг бодог үгээс үүдэж тэрлүү хийсэн байх магадлал байна уу гэсэн хар байгаа. Энэний дагуу бол зүгээр шалгах, тогтоох юм ажиллагаа явагдаж байгаа. Тогтоогдоогүй байгаа. Гэхдээ бид бол гол шалтгаан нь нэгдүгээрт бол тэр цооног нь бол бүгдэрч юм. Тэр шүүрч байсан. Тэр цус бол тэрүүгээр урсаж байсан.
гэдгийг бол тэр урцагтай бол тэр чинь том юм гол мөрийн шиг харагдаад байгаа нүггүй л дээ. Зүгээр нэг машины мөрний хэмжээний ийм шуудуугаар ийм хэсгээр ингээд яасан гэдэг ийм юмнууд бол байгаа. А тэгвэл тэр бөгдөрсөн гэдгийг нь бол улс угийн хүмүүс нь бол тогтоогоод бөгдөрнийг гаргаад аюул халдваргуулжуултыг хийгээд удаж байсан тэр цааныг маань уйдэрсэн байжээ. За совгийн газраас ямар асуудал тавьж байдг вэ гэхээр энд бол мал төхөөр хуулиудаас ирж байгаа хог хаягдал дотор одоо хатуу хог хаягдлыг хэлж байна. Хоргол одоо гэлгуур уутч гэдэг юм уу? Иймэрхүү сөрөг мөглөрл үүсгэх ийм шалтгаан болоод байгаа юм. Энээс үүдэж энийг бөгдөрдөг. Тэрнээс болж ус нь хайлдаг гэдэг юм уу? Ийм асуудал бол тавьдаг. Тэгэхээр энийг бол бид үйлдвэрийн хүрээнд бид эргээд үйлдвэрийн хүрээнд очиж үзлээ. А гэтэл тэр үйлдвэр дээрээ бол мөн зөрчилтэй юмнуудыг ярьж байгаа. За өнөөдрийн байдлаар налаах дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал төхөөрөх 4 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор дүүргийн прокурорын газарт бол зөрчлийн хэрэг өргөөд төр хугацаагаар бид нар чинь хүний амнаас хүрээлэн буй орчинд их дээр аюул учрах ийм нөхцөл байдал илэрх юм бол тухайн үйл ажиллагаа бүхэлд нь буюу хэсэгчлэн зогсоох ийм хуулийн залтаа. Энэ үр дүнд бол өнөөдрөөс эхлээд энэ налаахын мал төхөөрөх 4 үйлдвэрийн үйл ажиллагааг төр хугацаагаар зогсоох ийм шийдвэр гаргахаар одоо бид ч харьяа одоо зөрчлийн тухайн хуулиар бол харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч өөрийнхөө эрх хүрээнийхээ хүрээнд энэ хуулийн залтыг хэрэгжүүл ажилтдаг ийм шат дараалтаа. Бид бол дүүрэг аймаг нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг мэргэжил арга зүйгээр хангах ийм ажлууд явагддаг. Зөв ойлголоо. Тэгэхээр одоо тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Хэрвээ тогтоогдчих юм бол ямар хариуцлага эргээд өрөх үү? За энэ ямар нэгэн зөрчил орчныг бохирдуулсан улс угийн буруутай үйл ажиллагаанаас болоод тэнд байгаа тэр цооногийнхаа хаалт хамгаалтыг хийгээгүйгээс үүдсэн гэх юм уу, тагийн тавиагүй орчинд нь бол тэр зуны улиралд ямар нэгэн шугамыг бол энэ бохын шугамыг бол цэвэрлж явах ёстой, лайдаж байх ёстой гэдэг ийм шаардлагууд байдаг юм байна. Тэгэхээр энэ шаардлагуудаа хийгээгүйгээс үүдэж хэрэг гарч ирсэн байгаа болвол улс угийн удирдах газар одоо төрийн байгууллага өсгөж чандман гэдэг чинь одоо төрийн өмчөд аж ахуйн тооцоод ийм байгууллага дээр хариуцлага тооцох асуудал гарч ирнэ. А хэрв тэр лөө нөгөө махны үйлдвэр маань өөрийнхөө бохирын хог хаягдыг зөвхөн тэн үйлдвэр тэргэлсэн ус хангамж усны асуудал бохир усал тийшээ очиж байх ёстой байтал тэндээ шүүлтөөр цооног тос баригч тавихгүйгээр бохир хог хаягдтай хамтад нь цуруулуулж аваачаад тэрлүү хийсэн буруутай үйл ажиллагаа илэрвэл үйлдвэрийн тэр зөрчлийг арилгуулад тэгээ дээр нь аж ахуй нэгж дээр тэр технологийн үйл ажиллагаа зөрчин гэдэг дээр нь арга хэмжээ авах. Юугаач байсан өнөөдөр энэ үйл ажиллагааны болоод эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тэр 4 үйлдвэрийн бохирын асуудлыг тэр 4 үйлдвэр бусад одоо боловсруулах үйлдвэрүүдийн асуудлууд дээр бол тэр цооног руу хийх асуудлыг төр хугацаагаар зогсоочтой. Үйл ажиллагааг зогсоочтой гэсэн үг. Мал төхөөрөх үйл ажиллагааг үндсэндээ өнөөдрөөс ихтэй зогсох юм аа гэж ингэж л мэргэжлийн хяналтын газраас ойлгох хэрэгтэй. Зөв. Тэгэхээр манай улсын хэмжээнд ер нь нийтдээ хичнээн тооны махны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулд юм бол тэр болгон дээр одоо танах мэдээж хяналт шалгалт хийдэг л баг. За тэгэхээр ер нь бидний хувьд бол ийм шигтэй Монгол улсын хэмжээнд 19 оны хамгийн 9 сарын сүүлчийн сулгаагаар мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр мал төхөөрөх мах боловсруулах чиглэлийн 77 үйлдвэр бүртгэлтэй байна. Зөвхөн мал төхөөрөх мах боловсруулах. А дээр нь дулааны аргаар гэж бас байдаг. Хям, концерв, одоо нэг хятад руу мах чанараар тэр чин дахиад дулааны арга гэхдээ дахиад өөр бас 70 гаруй баяад. Ингээд ботход 150-аад одоо мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа юм байна гэж ойлгох. Энэний Улаанбаатар хотод бол мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр бол нэг 17-8 байдгийг Улаанбаатар хотод. Тэгэхээр мал төхөөрөх мах боловсруулах үйлдвэр гэдэг юм гэхээр үйлдвэр яргаар гэж ойлгох шүү дээ. Харин уламжлалт аргаар мал төхөөрж байгаа мал нэлгааны газрууд имэйл налаахт энэ үйлдвэр газар чинь одоо 2 дүүрэгт нийлээд 16 бий. Сая бид бол ер нь энэ дээр дөрөвд хэлэхэд мэргэжлийн хяналтын газар маань 2019 оны 7 сараас хойш ер нь оны эхэнд бид чинь төлөвлөгөөтөөр аль аль үйлдвэрийг үүсгэх үү?
Төлөвлөгөөт бус. Урьдчилан цэргэлэхээр аль үйлдвэрийг хамруулах уу? Тандалтаар аль үйлдвэрийг хамруулах уу? Тэгээд төлөвлөгөөт бус гэдэг маань гэх мэтэл яг өнөөдрийг шиг ийм шалгалтуудаар ингээд хийгээд үсэхт бол 7 сараас 8 том шалгалт явуул. 4 5 том шалгалт явууллаа шүү дээ. Дөнгөж энэ асуудал гарахын өмнөх нь цагдаагийн ерөнхий газар мөн бүхий байгууллагуудаас ирсэн гүүрэг чиглэлийн давуу цагдаагийн ерөнхий газар, мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын, аймаг нийслэл сум дүүргийн мэрэгжлийн хяналтууд, дүүргүүдийн цагдаагийн байгууллагатай хамтраад нэгдсэн шалгалт хийсэн. Шалгалтаар хүн ялгаагүй энэ үйлдвэрүүд дээр тухайн чиглэлийн шалгалтуудаар илэрсэн зөрчлүүд байж байгаа. Жишээл эмээл дээр бол 7 үйлдвэрийн үйл ажиллагааг мал төхөөрөг үйлдвэрийг түр хугацаагаар зогсоосон. 4 мэрэгэн дээр бол 7 сая орчим төгрөгийн аж ахуйн нэгжлэлээр торгуулийн арга хэмжээ авсан. Налаахын яг өнөөдөр энэ хамрагдаад байгаа 4 үйлдвэрийн 2 нь бол үйл ажиллагаагийн зогсоосон байтал гэтэл үйл ажиллагаагаа явуулж байсан гэх жишээтэй. Тэгээ энэ бол улсын байцаагч акт торгуул шийдвэрээ тавьсан байлаа гэхэд шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоогоод шаардлага биелүүлсэн тохиолдолд мэрэгжлийн хяналтын байгууллагууд би ийм юм чинь хийчлээ гэд эргээд нөгөө шаардлага тавьсан улсын байцаагт маань очиж зөрчил арилсан эсхийг үзсний дараагаар өөрийнхөө гаргасан актаа хүчингүй болгох, үйл ажиллагааг үргэлжлүүлэх ийм шат дараалал байдаг. Ер нь манай хөрхий энэ мэрэгжлийн хяналтын улсын байцаагчдын хувьд бол хүрэлцээ өндөө хүн зуны 4 сар бол энэ махны үйлдвэрүүд. Тэгээд одоо дээр нь утаа, унаар одоо ерөөс ихгүй газар алгал да зүгээр судалгаануудаар үзэхэд нийтдээ Монгол улсын хэмжээнд 400-аад бянган аж ахуйн нэгж байгууллагууд мэрэгжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд ажиллаж байгаа бүх байцаагчид ажиллаа гэж утгаад бүхэлдэн шалгалтанд хамруулвал 23-4 жилийн хугацаа шаарддаг юм а гэсэн ийм тооцоо судалгаа хүртэл байгаа. Тэгэхээр үйлдвэр болгон дээр бид нар чинь шалгалтаа хийчлээ. Шалгалтын үед бол зөрчлүүдийн арилгууллаа. Гэтэл шалгалт дуусан гут нь маргааш нь нөгөө цооногтой тагтаа ийм утаа байна уугүй гэдэг нь үзээд энийг тавиулсан байтал гэтэл нөгөө үйлдвэрийн хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдээд тэнд байгаа хүмүүсийн хувиа хичээсэн үйл ажиллагаанаас үүдээд орчноо бохирдуулах, ус шуудууга хаях ийм асуудал байна. Дээр нь гол нь юу гэдэг вэхээр одоо бидний дараагийн асуудал юу вэ гэхээр энэ үйлдвэрүүд дээр бидний одоо гол баримталж байгаа юм бол бүгд эмээл налах чиглэлийн үйлдвэрүүд төвлөрсөн буюу хэсгийн усан хангамж гэж байх хэрэгтэй. Махны үйлдвэрүүдэд. За. Гэтэл бүгд өнөөдөр хэсгийн усан хангамжтай. Хэсгийх гэдэг нь өөрийнхөө хашаанда 70-аас 80 м 100 м худаг гаргуулсан. Тэр худгаасаа сургуулсан усаа өдрийнхөө процессыг хэрэгэлдэг, ахуй үндэнд хэрэгэлдэг, тэр усаа бохир усаа болоод зайлуулдаг ийм л тогтолцоонд бол явагдаж байгаа юм. Энэ болохоор саяны 100 хэдэн үйлдвэр за хотын төвд байгаа төвдөрсөн чугам толгоц эс тооцвол одоо имэйлт орчмын налаах орчмын 36 дээр нь ингээд 40 50-аад үйлдвэр бол дандаа хэсгийн усан хангамжтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Айл болгоны хашаад худаг болгоно тэр бохирлуугаа соруулдаг. Дээр нь тэр бохироо яаж яах вэ? Үйлдвэр болгон дээрэгдээ 20 тонны 40 тонны явангчтай нөгөө газар болцсон тэрлүүгээ бохирн ордог тэрийг бол гэрээд нөгөө бохирны машин соруулж зөвлөх байгууламж руу нийлүүлэх ийм л процесс явагдаж байгаа. Гэхдээ бид нар энийг бол зөвхөн худган дээр нь биш худаг гэдэг чинь яах вэ? Үйлдвэрийг барихтаа бид чинь нарийн технологийн шаардлагууд хуульчлаад өгсөн дүрм зааварт нь хийгээд өгсөн ийм юмнууд байдгийг. Бид нар хяналтын хуудасаар 120-30 ийм асуумж асуултаар байгальд орчин дүнлэгээ хийж юм уу зураг төслийн дагуу баригдсан юм уу худаг усан зөвшөөрөлтөө юм уу хог хаягдлын гэрээтэй юм уу ингээл мал имлэг ариун цэвэр тэгэл энэ бүх шат дамжлаг болгон дээр нь үзэж харж байж энэ үйлдвэрүүд дээр хяналт тавих хэрэгтэй. Гэтэл энийг бол яг энэ хяналтын хуудасаар өгөхөд байдаг харин гэтэл энэ шат дамжлагуудаар технологийн явцад бол алдаа гаргах энийг бол хэрэгжүүлэхгүй байхаас үүдэж энэ орчиндөө хүн амын эрүүл мэндэд хүнсний аюулгүй байдал нөлөөлөх ийм процесс явагдаад байгаа гэдгийг бол мэрэгжлийн хяналтын байгууллага төгөж байгаа. Зөв. Тэгэхээр мэрэгжлийн хяналтын газраас таны хэлсэнчлэн маш олон судалгааг наривчлан хийж за тэгээд нөгөө төлөвлөгөө тус шалгалт үзлэгээд олон ажлуудыг хийж байгаа. Энэ болгон дээр ер нь одоо шийдвэрлэшгүй бас нэг зүйлүүд бас байна уу? Байна. Болохгүй байгаа ямар асуудлууд тогтолцооны хувьд ч юм уу тийм ээ. За тэгэхээр энэ
Ямар нэгэн бодлого шийдвэр гэдэг маань шат дараалтаа хугацаа шаардсан ийм юмнууд явагддаг. 2007 онд Эмээлт налаах түүхэн эдийн зах Улаанбаатар хотын 70 давхрын ингэрт одоо мал төхөөрдөг байсан. Айлын хашаанд мал төхөөрдөг байсан хот дотроо. Айлын одоо энэ зам дагуу арьсчир дүүхэд авдаг байсныг балкон дээр одоо педицэн болгонд арьсчир авдаг байсныг Улаанбаатар хотын засаг даргын тухайн үеийн засаг даргын захирамжаар нүүлгэн шилжүүлэх, сайд захыг нүүлгэн шилжүүлээд налаах Эмээлтэд аваадсан. Тэнд байсан одоо Дэнжин мянган захын дэргэд хүчит чонхрын дэргэд төхөөрдөг байсныг болиулаад налаах тэр түүхүүдийн захыг түшиглээд гар төхөөрөх нядалгааны газруудыг орчныг арай өөрчилж өгсөн. Тэгвэл юм бол орчийг өөрчилнө гэдэг маань гадаа байшныг амбарт оруулаад, байшинд оруулаад, усшийг өөрөөс нь гаргуулад, хүмүүсийн бас эрүүл мэндийн үздэг шинжилгээнд хамруулаад ингээд явуулж ирсэн. Гэтэл боловсон болгоод. Гэтэл өнөөдөр нөгөө цаг хугацаа манд ижлэх тусмаа нөгөө газраасаа байшин дээр одоо яаж яах вэ гэхээр зарим одоо төхөөрөх үйлдвэрүүд нь шугам гэдэг юмыг тавьж байгаа. Үйлдвэрийн бодын дамжлагтай шугам, богийн дамжлагтай шугам. Гэхдээ үйлдвэрийн арга гэдэг бол өөр юм л да. Үйлдвэр чинь ерөөсөө л бодын шугам, богийн шугамар цэвэр халуун ус бүх юм байх ёстой. Мөн ялгаагүй энэ нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд байгаа нийлүүлж байгаа энэ мал төхөөрөх газрууд ч гэсэн яг тэр шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ баг гэхгүйгээр бид нар яг орчинд нь тааруулаад хүнийх нь эдийн засгийнх нь боломжинд нь тулгуурлаад албан шаардлагуудыг амьдралд нь нийцүүлж өгсөөр өнөөдөр хүрээд явж байгаа. Тэгэхээр цаашдаа энэ маань улам явсаар байгаад бас шаардлагын төвшөнд нийслэлчүүд маань үйлдвэрийн аргаар бэлдсэн хүнсний чанар аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн идэх боломж нь бүрднэ. Энийг яаж шийдэх вэ гэхээр төр засгаа шалтгааллах юм байна. Бодлогын чанартай юмнууд байгаа. Энэ бохир цэвэр усны асуудлыг төвлөрсөн чугам шилжээнд махны үйлдвэрүүдийг хангах, мал төхөөрөх үйлдвэрүүдийг хангах, цэвэрлэгч байгууламжуудыг бусад Улаанбаатар хотын цэвэрлэгч байгууламжуудад нийлүүлэхдээ хаана аваач нийлүүлэх юм? Хатуу хог хаягдлын хаана аваач хаях юм? Жишээлбэл Эмээлтэд байгаа бүх хатуу хаягдлыг сонгоо хайрхан уулын ард аваач гарч Нисгонцны буудлын нөлөөлөд байгаа. Нөгөө шууд тагтаа. Тэгэхээр одоо энийг чинь автраад улаан чулуут руу зөөн ихлээр чинь буцаагаад хотоос гаргасан бохирыг болохоор хот руу зөөгөөд яж болох уугүй юу? Эмээлтээс бохирыг сонголоод цэвэрлэх байгууламж руу авчирч хийгээд бод. Энэ болж гин үгүй юу? Налаахыг тэндээ мөн ядгуу налаахын бохир чинь энэ рүү орж ирдэг юм уу? Тэндээ цэвэрлэгдэх юм уу гэдэг энэ асуудлыг бодлогоор шийдээд өгчвөл бид бол тэр хэсгийн усан хангамж, хэсгийн зөөврөл шинжилгээ гэхгүйгээр энд бол үйл ажиллагаа явуулахад арай орчин нь өөрчлөгдөд ариун цэврийн шаардлага нь хангагдаад явах боломж үлдэж байгаамаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бол бодлогоор энийг бол бас шийдэж бодлогын хүрээнд хэрэгжихгүй байгаа юмнууд бол их байна. Зөвхөн өнөөдөр нэг аж ахуй нэгжүүд өөрснийхөө олсон 5-10 төгрөгөөрөө аж ахуй улсын байцаагч нь тавьсан шаардлагынх нь нэг 60-70%, 50-аас илүү хувийн хэрэгжүүлэх төдий юм хийж байна. Энэ эргээд нөгөөдгөө цаад үндсэн суурь нь байхгүй болоход эргээд нэг хийсэн юм маань өрдөн өхөн муу байгаа юм аа гэж ингэж ойлгох юм. Мэргэжлийн хяналтын газар хичнээн байцаагчтай улсын хэмжээнд. За нэг 1000 гаруй улсын байцаагч 22 аймаг нийслэл дээр байна л да. 1000 гаруй байна үү? За манай улсад ч бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа 400,000 гаруй аж ахуй нэгж байгууллага бүртгэлтэй гэж бодож байгаа шүү. Тэгэхээр энийг бодоход эн чинь нэг улсын байцаагч энийг бүгдийг хамруулнаг бол 23 жил гэдэг юм тугацаа. Зөвхөн малынгийн чиглэл гэтэл юм байна шүү дээ. Манай яг миний харьяаллын чиглэлд улсын хэмжээнд аймагуд нийслэлтэйгээ нэг 64 улсын байцаагч таачдаг. 64 малынгийн улсын байцаагч өнөөдөр 200-д мах бол суулгах үйлдвэрт шанал тавина гэдэг бол өдөр тутам шанал тавина гэдэг бол хөрөлцөг асуудал байна. Тэгэхээр энэ боловсон хүчний асуудал, хүний асуудал, шаналтын тогтолцоо. Тэгэхээр гол нь энэ хүнэндээ гол биш. Байцаагчтай гол биш. Манай эдэн байцаагч нар хийдгээ хийгээд явж байна. Хуулийнхаа хүрээнд ажиллаа хийж байгаа, муу сайн нэрийг олж байгаа. Тэрийг тэр тусмаа бол гол нь бидний зорилго бол хүн амын хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн асуудал, дээр нь мал эмтний эрүүл мэндийн асуудал гэдэг нь харин сүүлийн үед бол мал эмтний эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг шинээр гаргаснаар малын өвчин эмгэг үйл ажиллагааны хяналт нь мал эмнэлгийн ерөнхий газар дээр очсон. Харин манай басны хяналт нь одоо бас тасагдж байгаа нь тэнд бол бас сум дүүрэгт
бол мал эмнэлгийн тасаг байгууллагуудад ингээд махны хяналтын асуудал, эрүүл мэндийн асуудал, вакцины тарилга, туулгалт, угаалга гэдэг энэ бүх асуудлууд нь мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд шийдэж байгаа. Үйл ажиллагааны хяналт гэдгээр иймэрхүү тогтолцоо ингээд явж байна. Тэгэхээр хүний нөөцийн асуудлыг одоо жишээ нь яаж шийдэж чинь танах одоо байцаагч бэлтгэж авахын тулд хэдийн хугацаа ямар шалгуураар яаж авдаг вэ? Тэгэхээр би энэ хүний нөөцийг бол дахиад тэр шийдвэрлэх хүн биш учраас чиглэлийн хүний хувьд бол бид яах ёстой гэхлээр мэрэгчсэн. Гол нь энэ төрийн албаныг улсын байцаагчийг авахдаа төрийн албаны шалгалтаа өгсөн, мэрэгчсэн, мэрэгчлэрээ тэдээс доош жил ажилласан гэсэн шалгуур үзүүлэлтүүд бий л дээ. Энийг хангасан хүн маань мэрэгжлийн хяналтад орж ажиллах нь илүү зохилттой байгаа юм. Түүнээс биш одоо бид бол зөвхөн хүн хөрөлцөхгүй хин дуртайг аваад энэ оруулаад байх асуудал биш. Тэгээ мэрэгжлийн хүн ер нь хяналтын улсын байцаагч хүн гэдэг чинь тухайн чиглэлийн мэрэгжлийг мэдж байж тэр мэрэгжлийн байгууллагатай харьцдаг. Мэрэгжлийн юмаа мэдэхгүй байх юм бол тэр мэрэгжлийн хүний өмнө бол мэрэгжлийн боол болдог. Гэдэг л ийм зарчим манайх барьдаг. Манай удирдлагууд яг энэ асуудлыг бол тавьж байгаа. Тэгэхээр би бол өнөөдөр хуулиа мэддэг, мэрэгжлээ мэддэг, шат дамжлагаа мэддэг. Энэ дээр ийм алдаа гарахгүй гэдэг мэрэгжлийн хяналтын улсын байцаагч мэдснээрээ тэр аж ахуй нэгжийг удирдах байгаа хүний одоо өмнө одоо мэрэгжлийн хүн гэдгээр харуулах, гайхуулах ийм л байж хяналт шалгалт явагдах юм аа л гэж байна. За танд баярлалаа. За баярлалаа. Хоёр ярилцах харамсалтай байсан байна. За баярлалаа. За үзэгчдээ бид өнөөдрийнхөө онцлог зочноор мэрэгжлийн нэр газрын хөдөө аж ахуйн элдсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ган Хуйгийн студид урьж ярилцлаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Латрин талбай хангар